Төв аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд гэрэл зураг сонирхчдын уралдаанд ирүүлсэн 30 орчим бүтээл бүхий Mongolian Photo Week 2025 үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд Төв аймгийн 9 гэрэл зураг сонирхчдын уран бүтээл багтжээ. Mongolian Photo Week 2025 үзэсгэлэнгийн хүрээнд аймгийн музейгээс залуу уран бүтээлчдийг дэмжин тэдний бүтээлийг олон нийтэд зурчлах зорилгоор гэрэл зураг сонирхчдын уралдааныг аймгийн хэмжээнд зарласан. Гэрэл зургийн уралдаанд бүтээл ирүүлэх хугацааг энэ сарын 28-ны өдрийн хүртэл сунгасан байна. Ирүүлсэн бүтээлүүдээс дараагийн шатанд өрсөлдөх 5 бүтээлийг шалгаруулахаа зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Төв аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 9 уран бүтээлчийн 30 гаруй бүтээл цуглаад Төв аймгийн музей дээр үзэсгэлэн зохион байгуулж байна. За үзэсгэлэн маань 1 сарын хугацаатай гарна. Төв аймгийн музейн хувьд олон үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний гол үзэсгэлэн бол Чингис хааны музейтэй хамтраад 5 сарын 18-нд олон улсын музей өдрийг тохиолдуулаад Сардийн хийдийн холдуур үзмрүүдээр бид нэр үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Би Төв аймгийн Агалт суманд сургуулийн нийгмийн ажилтан хийдэг. Тэгээ одоо гэрэл зураг сонирхоод одоо 3 жил болж байна. Тэгээд гэрэл зургаараа ирэхэд яваад өөрийгөө хөгжүүлэх, чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх тэрийг одоо ингээ хобби болгоо явж байгаа юм л да нэг бодлоо. Тэгээд Төв аймгийн одоо залуучдын холбоо, музей, соёл урлагийн газар маань одоо ингээд гэрэл зургийн уралдаан зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд энүүд одоо ингээд анх удаа оролцож байгаадаа бас маш их өндөр байна. Бас тэгээд Төв аймгаа бас төлөөлж ингээд Төв аймгаасаа ингээд оролцож байгаадаа бас маш их таатай байна. Би одоо ингээд гэрэл зургийн зурагчдын групп ажилладаг. Тэр группээр одоо ингээд Монголын нийлээ бас гэрэл зургаар олон танигдсан гэрэл зурагчдтайгаа хамтарч тэднээсээ зөвлөм зөвлөгөө авч ажилтдаг, төлөвлөгөө гаргаж ажилтдаг. Үзэсгэлэн дэлгэгдсэн зургуудаас бүгд өөр өөрийн өнгө аястай, донж төрхтөөгөөр дотоод зүтгэл мэдрэмжээ гаргаж гэрэл зургийн хальсанд буулгасан нь ирсэн зочид гэрэл зурагчдын анхаарлыг татаж байсан байна.